Баярхуу гар өгснө тий. За баярхуу. Амар чадна. Мэдэрчээс асуулт асууя. За 3 номер. Ингээд 100 юм. Багш маань өгье. Нэг. Гурван За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Онцгойлон дээд шүүгийн шүүгчнэр одоо санал болгож байгаа нэр дэвшиж байгаа шүүгчнээс асуулт асууж үг хэлэх одоо харилцан ярилцах за нүүр царайнд яг ингээ ойрхоноос харах боломжийг олгож өгсөн одоо холбогдох гишүүдэд талархал илэрхийлье. Тэгээд нэг зүйл бангараа дараа энэ ч нэг Монгол улсын дээд шүүх гэдэг та бүхэн сая өөрөө тодорхойлж байгаа хуулийн зүй заалттай. Ингээд тэнцээ ингээд цаашаа цуучаад бүр төчгөлт юм яриад гэнэ гişүүд маань. За асуулт асууя. Чи ингээд ямар тэнцээ төчгөлт юм. Энэ ч нөр соёлтой холбоотой асуудал юм. 10 жилийн хүүхэд одоо хүн илтгэж байгаа ингээд яриад гэнэ. Тэгээд энэ дээр та бас тийг сахуулж өгнө үү? Тэгээд өөрсдөө өмтөл яаж энэ дээд шүүхээ өмдсөн гэж хэлээ. За баярхуу асуулт асууя. За миний хувьд Орхон аймгийн иргэн Баярхүү гэж юм байгаа. За сүүлийн 2019 оноос хойш яг эрүүгийн хэрэг за даалгавар шүүх цагтаа борхоо гэдэг одоо бүгднгийн одоо яаж ажилтдаг юм бэ гэдэг талаар яаж одоо юунаас болоод нь шүүхийн засаглалын нэр нь одоо дэлхийн олон улсад одоо 50-аас доошо жагсчихсан. Тодруулж хэлэх юм бол 209 орноос дэлхийн банкнаас жил болго явуулсан судалгаа 209 орноос 116 буюу одоо 50% хүрэхээ очихсан. Индексийн 100 оноос 44.1 он авчихсан. За энийг зүгээр өөрөөр тайлбарлах юм бол одоо хуулийн хэлтийн байгуул буюу хуулийн засаглалыг бүрдүүлж байгаа хуулийн байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэр тутмын 55.1% нь өөрөө хуульд нийцээгүй буюу хүний эрхийг зөрчил явуулна гэж ингэж харах үндэслэл болж байгаа. Хоёрдугаар шалтгаан нь хэрэг 2021 оны үнэлэнгийн одоо аудитын судалгаагаар авилгад эдгэсэн салбарын хоёрт нь манай шүүх салбар шүүх засаглал маань өөрөө орж ирсэн. Энэ одоо олон нийтэд телевизээр одоо ингэж илдээл дамжуулж явж байгаа. За миний хувьд Орхон аймгийн эрүүгийн анхан шатны шүүхээс 100 татгалцсан байдаг. Яг хууль зэрсэн заалтаар шудраг шүүхээр шүүлгүүлэх хэрэгтэй гэдэг. Шудраг байж чадаагүй болохоор нь хуулийн үндслэлүүдийг тавиад шүүхээс нэг татгалзаа явсан байдаг. За нөгөө төгөр гэх юм бол өмнө би 2022 оны 3 сарын 19-ний өдөр хууль зүйн эрүүгийн эрхийн шилжилтийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эрүүгийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн одоо хэлцүүлэлтээр бас иж суусан. Энэ дээр ярьсан. Ерөөсөө энэ нэг манад хууль нь бол болсон болов хуулиуд бол байна. Батлан гаргаж байна. Дагаж мөрдөж байна. Гэтэл яг энэ нэг хуулийг хэрэгжүүлэх шатн дээр хуулийн байгууллагыг бол би буруутгахгүй төрийг бас буруутгах ажиллагаа. Яг энэ хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүй гэдэг зүйл маань өөрөө ажлын дадлага туршлага гэдэг зүйлээсээ бүр одоо давсан тийм одоо хүчтэй хуулийг давсан юм одоо ёс зүйгүй хүмүүс байгаад байгаа учраас төр тэтгэл хуулийн гэдэг юм ингээд шалтгаан буугаад наа гэж харж байгаа. За тэгээд танаас би асууж байгаамаа. За одоо энэ эрүүгийн хуулийн шинэ төрөөс барьж байгаа эрүүгийн хуультай холбоотой шүүхийн шинжилттэй холбоотой үзэл баримтлал төр болохоор нотлож чадахгүй цагаат гэдэг зүйл яриад байгаа. Энэтэй та хэр санал нийлж байгаа вэ? За үүний хүрээнд болохоор таныг одоо шүүгчээр ажиллаж байгаа хугацаанд цагаат гасан хэрэг байдгүй энэ хэдэн хичнээн хэрэг байвал ялалсан хэрэг хичнээн байдаг. Магадгүй шүүгээс буцаасан хэрэг одоо таны яг шийдвэртэй холбоотой гэж гарсан зүйл хэд байдаг вэ гэж асууж байгаа. За хоёрдугаарт нь улсын дээд шүүхийн хурд дээд шүүхэд манай өөрөө мухарлах гэдэг юм тийм ээ. Тэгэхээр эн чинь дандаа иргэний буюу аж ахуйн нэгжүүдийн эрх ашигтай холбоотой асуудлуудыг ярьдаг. Энэ хурал дээр иргэдийг нь муу тухайн аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулдаг юм байлээ. Одоо миний жишээн дээр бол тэр яг энэ нэг хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой, гэр бүлтэй холбоотой хамгийн гол нь хүний сэтгэл зүртэй холбоотой асуудлуудад шийдвэр гаргаж чад тухайн энэ холбогдож байгаа хүмүүсийг энэ шүүхтэй ч За юу яах вэ? Нэмэлт цаг авах уу? За юу вэ? Баггүй яах вэ? Нэмж асуух уу? Тодорхойлж. За оролцогч ихчлэлтэй баярхуу нэмж асууя. За микрофоныг өгөрөө. Гурав намрын микрофон. За ингээд энэ дээр ямар байдаг вэ? За хоёрдугаар нь эргүү хүний хувьд нэг санал байна. Энэ болохоор юу гэхээр яг олон улсын хэмжээнд шүүх засаглалын хуулийн тогтолцоон засаглалын нэр хүнд унтсан байгаа тохиол бидний 30 жилийн хугацаанд явж шүүгчнэр маань хуулийн байгууллагууд маань өөрсдөө болохгүй байна гэсэн үг. Саний чинь ярьж байгаа жишээгээр одоо шүүгчнэрийн
ёс зүйтэй холбоотой шүүхийн салбар өөрөө уналтанд орчихсон гэдэг юм зүйлийг нийгэмдээ яриад байгаа. Улс төрчид хүртэл нэг тодорхой баримт кейс жишээд ярьж байна. Одоо хариулт тоочж байгаа шүүгч нар хүртэл байна. Тэгэхээр миний хувьд болохоор нэг юм зүйлийг бодож байна. Нэгэнд ёс зүйтэй хүнийг оруулъя, сонгон шалрууд одоо тухайн ажлын байранд тавигдсан зүйлүүдийг авж байгаа зүйлээр оруулах юм бол нийт шүүгч нарыг шууд одоо цуцлаад энэ дэр нээлттэй ажлын байр зарлуулад явуулж яг таны хувь хүний ёс зүйч энэ дэр юу гэж хэлэх вэ гэдэг. За шатчатандаа хууль бус нотлогоор гэж би энэ ганцхан зүйлийг тань дээр харуулах гэж барьжсэн байж байгаа. Хуулийн байгууллагын ажил хуулийн нэр өмнөс төрийн нэрийн өмнөс хууль зөрчид явуулдаг. Тэр үйлдэлийг хамгаалахдаа бид нар хараат бус байх хэрэгтэй гэдэг. Ингээд энэ зүйлийг нь хараат бус гэдэг нэрийн дор хууль зөрчид яваад байгаа тохиолдлуудыг иргэд мэдээлдэг ингээд холбогдох улс төрийн албан хаагч тодорхойлсон. Ингэнгууд одоо энэ 2020 оны 3 сарын 23 өдрийн Нямбатар хууль зүйн байнгын дарга байх юм бичиг ингээд маш олон зүйлүүдэд дурдсан. Ингээд явуулангууд дээж хөрөнгөө явуулаад буцаад иргэдэнд ингээд нэг цаас ирдэг. Ерөөсөө яг ийм тогтолцоо бий болсон байна. Шат чатандаа худлаа мэдээлэлээр хангаад ингээд энэ мэдээллүүд нь төрд очиод одоо төрд очимууд дээж хөрөнгө очингууд яг энэ худлаа буюу хуурамч мэдээллүүд хууль бусаар цогцолсон нотлох баримтуудыг батлаад явждаг яг бодит чинь би өөрөө суугаад байгаа. Дөрвөн шатны шүүхээр орсон байдаг. Ингээд одоо шүүгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэг кейс жишээд урт шүүгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн дүгнэлт дээр тухайн хутган дээр гар хурууныхээ байхгүй биологи уулмар байхгүй цусны толбой ачиж зүйлсэн уулмар байхгүй. Энэ нотлох баримтыг одоо хэрвээ таны одоо шүүгчсэн хэрэг дээр ийм нотлох. За нэр дэвшигч асуултанд хариулъя.